Сайн байцгаана уу? Митокиман шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн дугаараар чинь эмэгтэйчүүдэд нэлээд түгээмэл тохиолддог. За бидний хэлсэн ашнаар бол өтрээний мөөгөн цэрийн тухай дэлгэрүүлээ тайлбарлаад эхэлж өгье гэж бодсон. За ер нь бол өтрээний үргэлжлэл бол эмэгтэйчүүдэд нэлээд түгээмэл тохиолддог эмгээг за баг амьдралдаа ямар нэгэн байдлаар нэг удаадаа ч юм өтрээний үргэлжлэлээр бол ер нь эмэгтэйчүүд өвдөж үздэг гэж үздэг. За маш олон шалтгаантай байж болно. За тэрний нэг нь бол энэ мөөгөн цэр гэдэг зүйл байгаа. За нэлээд хүндээ нэлээд тухгүй мэдрэмж төрүүлдэг, заагддаг, хорсдог. За тэгээд өтрээнээс ийм эдэнцэр төстэй ийм цагаан ялгцууд их хэмжээтэйгээр гардаг. За ганцхан өтрээч биш вулва гэж нэрлэдэг. Нөгөө уруул бэлгийн уруулыг ингэж хамарч эмзэгшүүлдэг, эвгүй аргуулдаг, тухгүй байдалд оруулдаг ийм эвгээг байгаа. Нийт бүсгүйчүүдийн маань 70-аас 75% нь бол амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар нэг удаа мөөгөн цөртөж үзсэн байдгаа гэж тоо байдаг байхын. За 40-оос 45% нь бол 2-оос дээш удаа мөөгөн цөртөх ийм хандлагатай байсан гэж үздэг. Харин цөөн тохиолдолд буюу 8-аас 10% нь бол яг ийм давтан мөөгөн цөртдөг. Байсгийж байгаа л мөөгөн цөртөөл гайгүй болоод дахиад өвддөг тийм эмэгтэйчүүд бол байдаг. За тэр энэ бол нэг 8-аас 10 орчим байдаа гэж үздэг. За яг үндсэн үүсгэгч нь бол мөөгөн цөр байдаг, кандида гэж нэрлэдэг. За кандида альбикенс бол ихэнх төрлийг нь үүсгдэг. Өөрөөр хэлбэл ихэнх өтрээний мөөгөн цэр шалтгаанд үргэлжлэлийн үүсгэгч нь кандида альбикенс гэдэг төрөл нь байдаг байна. За цөөн хэд нь бол арай өөр мөөгөн цэрийн төрөл байдаг. За тэгээд энэ нь юунд чухал юм гэхээр эмчилгээнд чухал байдаг. Тэгэхээр магадгүй нөгөө олон дахин давтаад идэг эмэгтэйчүүдэд эсвэл эмчилгээ үр дүнгүй байгаад идэг тохиолдлуудад тэр альбиканс гэдэг төрөл нь биш өөр төрөл нь эсвэл мөөгөн цэрийн эмчилгээний төсвөртэй ийм төрөл нь байх магадлал бол байдаг байна. Тэгэхээр тэрнээсээ хамаарат нөгөө эмчилгээний төлөвлөгөө юм эмчнэр гаргахад бол энэ үүсгэгчийн тухай мэдээлэл бол маш их чухал шаардлагатай байдаг байна. За гэхдээ үнэхээр мөөгөн цэртэй байна уугүй юу мөөгөн цэрийн шалтгаан өтрээний үүсэл байна уугүй юу гэдгийг жишээлбэл ганц дан шинжилгээгээр бид нэр тэр оршийг тавиад шууд эмчилгээ эхэлж болохгүй. За янз бүрийн мазокийн шинжилгээ гэж мэдэн шүү дээ октод. Мазокийн шинжилгээ юм уу эсвэл PCR-ын шинжилгээ ч юм уу ингээд шинжилгээ нь мөөгөн цэртэй байна гэд гараад ирж болно. За гэтэл өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, зовиоргүй, үзлэгээр бол хэвийн байж болно гэсэн. Тэгэхээр тэр хүмүүст бол жишээлбэл мөөгөн цэрийн эмчилгээнээс шаардлагагүй байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол мөөгөн цэр маань зүгээр нөгөө микробиом гэж хэлээд байгаа шүү дээ бидний өтрээг бүрдүүлдэг бактери, вирус тэрний чинь нэг хэсэг нь болох боломжтой байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл тэр зүгээр ингээд хэвийн өтрээнд байж болдог зүйл ахын. Тэгэхээр тэр болгоныг ингээд тэр илэрсэн болгоныг бид мөөгөн цөртсөн мөөгөн цэрийн юм гэдэг шаардлага байхгүй гэсэн. Харин тэр нөгөө хэвийн байх ёстой тэр хэвийн тоотой цөөн тоотой байх ёстой зүйл маань өтрээний орчлон тэр өөрчлөгдөд ингээд ирэхээр тоо хэмжээ нь оршоод их хэмжээтэй болоод за тэрнээсээ улбалаад нөгөө өтрээний ханыг үрвсэл бий болгоод тэр үрвслийн үр дүнд нөгөө цагаан юм их гараад ингээд ирэх юм бол бид нэр үнэхээр мөөгөн цэрийн шалтгаантай өтрээний үрвсэл байна гэд эмчилгээ хийх ёстой болдог байна. Тэгэхээр юу гэдэг мазокт мөөгөн цэртэй гэж илэрсэн болгон бол ерөөсөө эмчилгээ хийх бол шаардлага байхгүй гагцгүй нэлцөөж шинж тэмдэг илэрсэн ингээ хавсарсан ингээ тохиолдолд бид нар эмчилгээ хийх шаардлагатай байна гэдэг эмчилгээ хийдэг байна. За хэдийгээр мөөгөн цэр маань ийм элбэг тохиолддог ч гэсэн нийт өтрээний үрвслийн 3/1 нь мөөгөн цэр байдаг гэж үзээд байдаг л та. Тэгвэл бол энийг бас хамаагүй дур мэдэж бас эмчилж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол цагаан юм их гараал эдэнцэр төстэй юм гараал шууд мөөгөн цэр гээл өөрөө дур мэдээд эмчилгээ хийж болохгүй байна. За ямар нэгэн өөр өтрээний үрвслийг үүсгдэг шалтгаануудтай хавсарч тохиолдож болно. За тэр тохиолдолд бол
шинж тэмдгийн хэдийгээр мөөгөнцөртэй адилхан шинж тэмдэг илэрч байгаа боловч өөр бас өрөслийг үүсгэж байгаа шалтгаанууд байгаа нөхцөлд дан ганц мөөгөнцрийн эмчилгээ хийгээд тэр маань идэхгүй учраас заавал юу үүсгээд байна, ямар үүсгэгч байна, дангаараа байна уу, хавсарсан байна уу гэдгийг мэдчихээж шинжилгээгээр баталж ээж тэгжээж эмчилгээ хийх хэрэгтэй байна. Тэгэхээр магадгүй яг уу тухайн үед одоо хавсарсан өрөвсөл агаад мөөгөнц рүү дарчдаг, нөгөө өрөвсөл маань дарагдахгүй тэгээ ингээд үжиграад байх магадлалтай, өшөө дахиад цаашаага өрөвслөл умаа зүүнний өрөвсөл тэгээ цаашаага одоо нөгөө багаарцгийн өндөө өрөвсөл үүсгэх эрсдэлтэй учраас тэрийг заавал ер нь бол мэрэгжлийн эмчт хандаад яг шалтгааныг бүрэн тодорхойлсны дараа эмчилгээгээ хийх ёстой гэж үздэг. За тэр одоо өвтрэнд байгаа хэвийн байгаа тийм мөөгөнцөр маань өсөж үржих таатай нөхцөлийг юу бүрдүүлдэг вэ гэхлээр нэгдүгээрт мэдээж антибиотикийн хүрээний антибиотикийн хэрэглээ. За антибиотик нь болохоор одоо бууч ч юм уу тарч ч юм уу ингээд сузаар ч юм уу хэрэглэх үед очиод нөгөө өвтрэнд байгаа хэвийн ашигтай бактериудыг устгадаг. За ингээд өвтрэний орчин өөрчлөгдөнгөт нөгөө мөөгөнцрүүд маань таатай үржих нөхцөл нь бүрдэж өгдөг. За эсвэл жирэмснээс хамгаалах юм ууж байгаа үед өөрөөр хэлэх юм бол эстроген даврыг гаднаас нь хэрэгжилж байгаа үед байж болно. За эсвэл тэр даврыг ихсгэх нөлөөтэй одоо тархалт байж болно. Эсвэл жирэмслэлтийн үед байж болно. За эсвэл одоо нөгөө чихрийн шижин эмгэгийн үед ч юм уу. Тэгэхээр тэр үед болохоор давруудын одоо зохицуулахад өөрчлөлт ороод тэр нь өвтрэний орчинд нөлөөлөд ингээд мөөгөнцөр үржих таатай нөхцөл бий болно. За дээрэс нь одоо нөгөө тархлаа тогтолцоо дарангуйлагддаг юм эмгэгтэй эсвэл тархлаа тогтолцоо ингэж одоо дарангуйлж байгаа юм ууж байгаа юм төр нөхцөлд бол бас энэ халдвар зөвхөн өвтрэний их гэлтгүү те бусад одоо эрхтний мөөгөнцрийн халдвар бол одоо үүсэх эрсдэл бол нэмэгддэг байна. За бас нэг нөлөөлдөг юм нь юу вэ гэхлээр сүүлийн үед удамшил гэж яриад байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр тусмаа их олон дахин ингээд тавтдаг эмчилгээнд үр дүнгүй байгаадаа ийм тавтан ийм мөөгөнцөртдөг эмэгтэйчүүдэд генетикийн шалтгаан байж магадгүй гэж үздэг. Гэхдээ тэрийг бол бас бүрэн тодорхойлсон одоогийн байдлаар юм бол байхгүй байна. За мөөгөнцрөөс бол бүрэн бас одоо сэргийлэх, өргөсөн сэргийлэх боломж бол бас байхгүй юу нь бол яг уу одоо мэдээж антибиотикийн хэрэглээг одоо бодолцож үзэх ч гэдэм үү, тархлаа тогтолцоогоо дэмжих, за мэдээж тархалт, жингээ одоо хэвийн байлгах ч гэдэм үү тиймэрхүү зүйлсүүд бол яригдж болно. Гэхдээ яг бүрэн одоо сэргийлэх арга байхгүй. За дээрэс нь мөөгөнцөр бол бэлгийн замаар дамждаг халдварт тооцогддоггүй. Тэгэхээр та хэд маань энийг бас их сайн тогтоогоод аваарай. Яагаад гэвэл мөөгөнцрийг ингээ бэлгийн замаар дамжих юм шиг бодоод идэх байхгүй. Гэтэл тийм биш байх нь. Нэгдүгээрт угаасаа өвтрэнд байдаг зүйл байх нь. Хоёрдугаарт мөөгөнцөртэй одоо хүнтэй бэлгийн харьцаанд орлоо гэж заавал тэр хүн мөөгөнцөртнө гэсэн утга бол байхгүй. За тийм ч учраас хэрвээ эмэгтэй нь мөөгөнцөртэй бол эрэгтэйг нь эмчлэх үгүй юу гэдг нь эмгэлзэн шинжээс нь хамаардаг. Тэрнээс биш эмэгтэй нь мөөгөнцөртлөл эрэгтэйд нь заавал мөөгөнцөр юм уурлах шаардлагагүй байна. Эмэгтэй нь хэрвээ одоо ингийн хүндрээгүй тэгээ тийм мөөгөнцөртний эмгэгтэй байлаа гэхэд эрэгтэйд нь ямар нэгэн шинж огт илрээгүй бол заавал түүнийг одоо эмийн дөрөвөд авах шаардлага байхгүй гэсэн. Тэгэхээр энэ бол бэлгийн замын халдвар төвчөнд тооцогддоггүй ийм одоо халдвар байдаг байна. За жилд одоо 3-4 удаа гэж байгаа. Зарим нь одоо удирдамжууд дээр бол 3 гэчээд байгаа. Зарим дээр нь 4 гэчээд байгаа. Одоо 3-4 удаа нэг жилийн дотор ингээ мөөгөнцөрт хэмээх тусах юм бол нэг рекуррент буюу одоо ингээ дахин давтагддаг мөөгөнцөртэй байна гэж үздэг. За энэ тохиолдолд бас эмчилгээний төлөвлөгөө бол өөр яригдана. Өөрөөр хэлэх юм бол тухайн зөвхөн эпизод буюу одоо тухайн тэр үед туссан эмгэгийг эмчлэхээсээ илүү дараагийн тахилт үүсгээс сэргийлсэн тэрийг намжаасан ийм урт хугацааны эмчилгээ шаардлагатай байдаг байна. За ер нь бол яг хөө эмэгтэйчүүд маань бол гадралж байгаа мөөгөнцрийн эсрэг им байдаг. За бас лаач байдаг. За эмийн бол одоо юу гэдгийг нэг удаа давдаг, лагийн нэг 7 хоног хэрэгэлдэг ч юм уу. Тийм үү ерөнхийдөө ингээд бол ихэнх буюу 90% нь бол ингээд намтчдаг байна. За үлдсэн хувьд нь болохоор энэ эмнүүдэд тэсвэртэй одоо мөөгөнцөр байна. Эсвэл альбиканс гэдэг биш өөр зүйлийн одоо мөөгөнцрөөр үүсгэгдсэн юм биш болж
болно гэсэн. Тэгэхээр энэ үед бас эмчилгээ маань өөр болоо явж байна. За тэгээд саяны тэр таксын хэлбэрийн үед бас өөр болоод бүр нэг удаадаа одоо тэр тахилтыг дарахаас гадна нөгөө сэргийлэхийн тулд 6 сарын хугацаанд бүр ингээд тогтмол одоо ийм курс эмчилгээ гэх юм уу тийм зүйлийг хийж иж тэрний дараагийн тахилтаас нь сэргийлдэг байх ч гэдэг. Тэгэхээр хэрвээ олон дахин ингээ мууганцорддог бол ердөөл эмчит хандсан дээр эмч үзээд үнэхээр тахилтад хэлбэр байна уу? За аль одоо юмнээсээ эргэлэх үү, аль лаанаас эргэлэх үү, ямар зарчмаар явах уу, хэдэн сарын турш үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэж өгнө гэсэн үг. За эмчилгээнд дээр бас нэг яригддаг юм нь пробиотикийн асуудал байгаа. За гэхдээ бол яг уу пробиотикийг бол ууж болно, болно. А пробиотикийн талаар эмчин бүхэл бүтнийг дугаар гаргасан байгаа. Тэрийг бас болоод үзээрэй гэж хэлнэ. Яг бол пробиотик шин дотроо бас ялгаатай. Доторх агуулгах төвн нь ямар байна гэдгээс хамаарат үнэхээр хөтрийн нөлөөлөхгүй юу гэдэг юм яригдана. За гэхдээ мөөгөнцрийн үед бол яг пробиотик хэрэглээд үр дүнтэй байна гэдэг батлагдсан юм бол одоогоор бас байхгүй айгуу тийм эргэлзээтэй байгаа. Зарим судалгаа бол нөлөөлж байна, зарим нь бол ямар ч нөлөөгүй байна гэдэг ч юм уу тий. Гэтэл бол бактерийн шалтгаантай, янгийн шалтгаантай өтрээний үргэлжлэлийн үед бол пробиотикийн хэрэглээ бол эерэг үр дүнтэй байна гэдгийг батлагдсан байхад мөөгөнцрийнх төр бол одоохондоо батлагддаг байгаа. Тийм учраас яг эмчилгээнд пробиотикийг хэрэглэх үгүй юу гэдгийг бол эмчтэйгээ сайн зөвлөж иж одоо өөр бусад өтрээний янз бүрийн асуудал байна уугүй юу гэдгийг нь харж агаад эмч нь бол шийдэж өгөх асуудал гэсэн үг. За тэгээд өөр бусад одоо эмээс өөр одоо өтрээг угаадаг ч юм уу өтрээг угаа цэвэрлж тэр цагаан ялгцуудыг нь угаалаа гэд тэрэнд бол нөлөө үзүүлэх юм байхгүй. За зарим тохиолдолд тараг ингээд хийдэг гэж байгаа юм өтрээр үгээ сармис хийдэг гэж байгаа юм. Гэхдээ яг одоогийн байдлаар бол тийм имчилгээ хийсэн үнтэй бол таараагүй. Гэхдээ олон улсад бас тийм тохиолдлууд байдаг байна. Тэгэхээр тэд нар бол худлаа ямар ч имчилгээ хийгдэж хэрэггүй, өтрээг угааж цэвэрлэх ямар шаардлагагүй. Харин эмчилгээний зөвлөсөн имчилгээнүүдийг хийгээд ингээд явах хэрэгтэй байна. За тэгэхээр ер нь өтрээний үргэлжлэл маань онцлоход ер нь хялбар мөртлөө эмчилгэхэд бас зарим тохиолдолд түүхтэй байдал үүсгдэг. Хамгийн гол нь хүндээ маш их зовиртой ийм эмгэг байдаг. Тэгэхээр хэрвээ ийм байгаа бол өөрөө одоо энэний учрыг олох гээд хэрэггүй. Мэргэжлийн эмчид хандаа шаардлагатай эмчилгээнүүдийг хийгээд хянуулаад яваарай гэж зөвлөмөр байна. За ингээд бичлэгээ шеэрлээрэй, лайк дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.